Өргөл. Өргөл нь шийдвэр ба өөрийгөө зориулахаар сэтгэлдээ баттай тогтсон нэгнээс гардаг билээ. Бид эзнийг аврагч хэмээн итгэвэл түүний төлөө амьдрах чин сэтгэл төрдөг. Харин зүрх сэтгэл минь оршиж байгаа газар дагаад эд хөрөнгө минь хамтдаа байдаг. Өөрийн шунлыг дарж баяртайгаар өргөж чаддаг өргөл бол жинхэнэ итгэлээс л гарах боломжтой. Мөн Бурхан тарсныхаа хэрээр хураана гэж айлдсан бөгөөд эхлээд түүний хаанчлал ба зөвхт байдлыг хайхстад амьдралд нь хангалуунаар өрөөлөө болох хамон амласан. Бүхий л ургац нь юуг тарьж хэрхэн арчилахаас шалтгаалan шийдэгддэг. Хэрв бид шударгаар мөн илүү өргөж чаддаг өргөлийн амьдралаар амьдарч чадахгүй бол Бурхан бидний харам сэтгэлээр хандсан өргөлд тааруулж бидэнд өгөгдөх зүйлсийг ч тогтоож болно. Харам сэтгэл нь Тэнгэрийн цонхыг хааж амьдралыг илүү хүнд болгодог. Харин бүх зүйлээ өргөж буй амьдрал нь Тэнгэрийн цонхыг нээж амьдралдаа авч болох бүхий л ёроолыг ойлгуулдаг. Бурхан итгэлийнхээ тэргуунд буй зүйлээ хэрхэн өргөж буйгаар өөрт минь ирэх зүйлсийг ч өсгөдөг билээ. Үүнийг оюундаас хэлцгээе. Бурхан бидний ямар сэтгэлээр хэрхэн өргөж байгаагаар бидэнд өгөгдөх зүйлсийг ч мөн тогтоож өгдөг. Түг түмдийн эзэн ингэж айлтаж байна. Та нар өөрсдийн явдал үйлээ нэгтэл. Та нар эхийг тариалсан боловч олз баг эдсэн ч цаддаггүй. Ажилтсан цалин авсан ч цүүцтэй утанд хийсэн мэт алга болдог. Та нар эхийг хүлээсэн боловч төдийлөн үрдэнгүй. Гэртээ авчирсныг минь би үлээж хаяв. Та нар миний өмчийн санд миний гэрт хоол хүнс байлгахын тулд бүхэл 11-ийг агуулхад авчир. Намайг сорж үзэхтэн. Би Тэнгэрийн цонхыг нээж та нарын дээр асгах ёроолийн хэмжээнд хадгалах газаргүй болтон би өвөхгүй байна уу? Харцгаа. Хаггай 1-р бүлгээс.